Монгол улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Ёслолын жигсаал! Ёслолын жигсаалд командлагч Монгол улсын зэвсэг түвшний дэмжин штабын 1-р орлогч дарга Улаанбаатар цэргийн хүрээний дарга Хошуурч генерал Сүхбат, Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Батэрдэнд элтгэл өгөхөөр явж байна. Өргөн улсын хурал, засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд танаа Монгол улсын төрийн далбааны өдөр зориулсан цэргийн ёслолын жигсаал Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл жигсаал командлагч Улаанбаатар цэргийн хүрээний дарга Хошуурч генерал Артнаадрын Сүхбат. Нөхдийн амрыг та бүхэнд төрийн далбааны өдрийн баярын мэнд хүргэе. Нөхдийн амрыг та бүхэнд төрийн далбааны өдрийн баярын мэнд хүргэе.
톡 튀겼어. 아무래도 Ерхийлж чинь нөө эднэр ороод тэгэл яах юм шиг тангараа. 여섯의 인젝션 Оңғылып сендіріндады бат андыл
Монгол улсын төрийн далбааны өдөр зориулсан цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч цахиагийн элбэг дорж Монгол улсын их хурлын дарга Ние гомбын их болд Монгол улсын ерөнхий сайд жаргал тулгын эрдэнэт Монгол улсын их хурлын гишүүд засгийн газрын гишүүд Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын хүнд зочид Монгол улсын батлан хамгаалах яам зэвсэгт хүчний жанжин штаб хэд хамгаалах ерөнхий газар онцгой байдлын ерөнхий газар цагдаагийн ерөнхий газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлага Ахмад Дайчид нийслэлийн ард иргэдийн төлөөлөл оролцож байна. Монгол улсын төрийн далбааны өдрийн цэргийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд зориулж Монголын ард түмэн Улаанбаатар цэргийн хүрээний цэргийн ёслолын жагсаалд оролцож буй бие бүрэлдэхүүнд хандан Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч цахиагийн элбэг дорж үг хэлнэ. Эрхэм хүндэт ард иргэдээ эрхэм генерал офицер ахлах сонсогч түрүүч байлдагч нараа эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө та бүхэнд Монгол улсын төрийн далбааны өдрийн мэндийг өргөн дэвшүүлж эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Тэнгэр язгуурт Монгол түмэн 2220 гаруй жилийн тэртээс төр тулсаа үүсгэн байгуулж гал голомтой бадран төр цэргийн их төгсөлдөө мандуулж эр зориг эрч хүчийг олж эх орноо хамгаалан тэмцэж ирсэн түүхэн уламжилтаа. Өвөг дээдсийн үеэс төгсөлд нь эсрэг сумныхын зэв, эрэмгийн хүлгийнх нь хурд, эрслэн тэмцэх цэргийнх нь сүр хүч, элгэн садных нь эв нэгдэл, эрхэмсэг орших төрийнх нь хүч чадал, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг байж ирсэн. Их эзэн Чингис хаан Монгол дуурхтныг нэгтгэн их Монгол улсаа байгуулсны дараа төрийн 9 хөлт цагаан төг цэргийн 4 хөлт хар сүлдээ бүтээн залсаа. Төрийн сүр хүч бэлэгдэн мандаж байдаг. Хар сүлд нь цэргийн хүч ялалт амжилтыг илэрхийлэн 4 зүгийн дайсныг даран сөнөөхийн бэлэгдэл болж Монгол цэргийн хүч чадлыг бэхжүүлж их Монгол улсын нэр алдар ертөнцид суурайтахад хүргэдэг. 1992 оны шинэ үндсэн хуулиар Монгол улсын төрийн далбаанд тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг мөн болохыг тунхагласан. Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шудраг ёс, цог кимрийн илэрхийлэл болсон алтан соёмбот төрийн далбаагаа шинчлэн баталгаажуулсан. Монгол улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааны өдрийг жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар 2009 онд зарлиг гаргаж хуульчилж баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангиудын цэргийн ёслолын жагсаал хийдэг сайхан уламжлалтаа болсон билээ. Монгол хүмбэр үеийн үед Монгол эх орон эрх чөлөөт байдал Монголынхоо түүх уламжлал гайхамшигт соёлоороо хийж бүтээж байгаа өөдрөг бүхнээрээ бахархаж явах болно. Тусгаар тогтнол минь түмнийхээ хүч дэмжлэг ухаанаар жигүүрлсэн миний Монголын ирээдүй итгэлтэй өөдрөг байна. Монгол улс үрд бадран хөгжиж, Монголын ард түмэн мөнх оршиж,
Алтан Соёмбот төрийн далбаа эгнэгт мандах болтугай. Монгол цэргийн цог кемер Улаанбаатар тугай. Ураад ажта. Ясалын жагсаал. Жагсаалыг алгаар. Батальонlar. Батальонуудын хооронд 2 сараатуудын хооронд 1 шугамчны зайтай Янжиндог бомбурчичгаараа устн орон тийш Ай! Whoa! Марун дэсрэгсэж Атхат! Орш! Хүндэт үзэгчдээ хүндэт зочдоо Монгол улсын төрийн далбааны өдөр зориулсан цэргийн ёслолын жагсаалын хүн сүр жавхлантайгаар эхэлж байна. Ёслолын жагсаалыг цэргийн ёслолын жагсаалд командлагч зэвсэгтүүчний жинжин штабын 1-р ордогч дарга Улаанбаатар цэргийн хүрээний дарга Ошууч генерал Арднавазрын Сүхбат командалж байна. Цэргийн ёслолын жагсаалын эхэнд зэвсэгтүүчний жинжин төвийг Ошууч генерал Баданбазар бригадин генерал Давацрын Гурнда Инхватер Гурнда Алтан Хойгнар хүндэтгэлтэйгээр залж явна. Эндрийн үндэсний батлан хамгаалсан их сургуулийн цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчлийн жагсаал цэргийн хөгжмийн сургуулийн хөгжмийн онол уран чадрын тэнхмийн дарга хошууч анх хоёрын удирдлагаар алхаж байна. Адбайн түүхэсэгт Сүхбаатарын өдөнд Монгол улсын зэвсэгтүүчний жинжин штабын дэврэлтгүүний ёслолын жагсаал зэвсэгтүүчний жинжин штабын ажиллагааны удирдлагын газрын дарга бригадин генерал Ганзэргийн командар алхан орж ирж байна. Монгол улсын төрийн цэргийн байгууллагын цэргийн мэргэжлийн дэд хөдөлгөөн болох зэвсэгтүүчний жинжин штаб нь байгуулагдсан цагаас өмнө хүртэл зэвсэгтүүчний дэврэлтгүүнийг удирдан их орныхон тусгаар тогтмол аюулгүй байдлыг хангах энхийн бүтээн байгуулалтанд мандатын зүтэг хин зэрэгцээ олон улсын энхийг дэмжих ажиллагаанд амжилттай оролцож Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар Сүхбаатарын одонгоор шагнагдсан билээ. Эндрийн өмнө Жанжин Сүхбаатарын нэрмжид Сүхбаатарын болон Байданы гавьяаны улаан түгэн одонд үндэсний батлан хамгаалсан их сургуулийн дэврэлтгүүний ёслолын жагсаал үндэсний батлан хамгаалсан их сургуулийн тэргүүн дэд захирал Гурнда Жаргалангийн энэхүү ёслолын жагсаал батлан хамгаалах удирдлагын академи цэргийн нэгдсэн сургууль ахлагчийн сургуулийн офицер ахлагч нар Тэмүүжин урлаг бүрэн дунд сургуулийн сурагчид тус сургуулийн шийхэн курсэгчид болон сонсогчийн батальоны бие бүрэлдэхүүн оролцож байна. Хошууч генерал Чожин секретар
үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 1921 онд үүсэн байгуулагдсан бүх шатны сургалт явуулдаг манай орны мэргэжлийн боловсролын өвгөн сургуулиудын нэг бөгөөд батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн болон бүрэлдэхүүн 6 сургуультайгаар сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна. Этим богдо Чингис хааны хөшөөт цогцод бэрэмнөр зэнсэг түвшний хоорой замын цэргийн командлын бүрэлдэхүүний ясуулын жигсааг адхан орж ирлээ. Ясуулын жигсааг зэнсэг түвшний хоорой замын цэргийн командлын хилцэн дарга хуранда оюуны Эрдэнэбаатар өдөрдөн адхаж байна. Зэнсэг түвшний хоорой замын цэргийн командлын хоорой замын цэргийн хөгжлийн бодлогыг тодорхой бидэн байдлыг хангах, цэргийн сургалт үйлтгэл, цэргийн албыг зохион байгуулах, сахилгадаг журмыг бэхжүүлэх, зэвсэгдэх техникийн ашиглалт хангалтад, ардлын материал хэрэгсэл, санхүүгийн хангалтыг зохион байгуулах, хямх зохицуулах үндсэн чиглэлтэй. Эндрийн өмнөр эх орнон батлан хамгаалах харин улсад дайчин эрсдийн мөр зэрэгцэн зүтгэж яваа. Монгол улсын зэвсэг түвшний эрэгтэй цэргийн адхагчдын ясуулын жагсааг алхаж байна. Жагсаадыг зэвсэг түвшний лэнгэн штабын эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хуранда аюун цэцэг өдөрдөн алхаж байна. Үндэт эндрийн өмнөр Монгол улсын маршал чуулгасан генерэмжид Сүхбаатарын болон Байданы гавьяаны улаан төвийн өдөнд зэвсэг түвшний 16 дугаар бригадын бий бүрэлдэхүүний ясуулын жагсааг адхан орж ирлээ. Жагсаадыг зэвсэг түвшний 16 дугаар бригад Игнэнэсэн 10 батын төрүүлсэн түүхэн гавьяаны эзэд бөгөөд Байданы гавьяаны улаан төвийн өдөн Сүхбаатарын өдөнгөөр шагнагдсан зэвсэг түвшний тэргийн ангиллээ. Адбайн түүхэсэгт Монгол улсын зэвсэг түвшний агарын цэргийн ангисалбаруудын бий бүрэлдэхүүний ясуулын жагсааг орж ирлээ. Жагсаадыг зэвсэг түвшний агарын цэргийн штабын дарга бригадын генерал Батчулууны Батбаяр командлан алхаж байна. Агарын цэргийн жагсааг Монгол улсын алдарт нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүн, туужинчид, радиотехникийн офицер агч нарын бүрэлдэхүүн алхаж байна. Эмэгтэй цэргийн адхагчдын жагсаадыг агарын цэргийн командлын ажиллагааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Ичин хорлоо командлан алхаж байна. Тэнгэрийн зөрөгч шунхрууд хэмээн алдарсан агарын цэргийн түүхэн замнал 1920 онд эхэлсэн бөгөөд нисэх хүчний 90 гаруй жилийн түүхэн хугацаанд Монгол улсын Баатар Шагдар сүрэн, Бэмбэрэл, Унга, Монгол улс Орсын холбооны улсын Баатар сансрын нисгэгч Нүр Аргачаа, Хөдөлмөрийн Баатар Тэмүртөгөө, Батнасан, Ган зэрэгнэр болон олон орон гавьяат нисгэгчид төрөн гарсан. Адбайн түүхэсэгт хошууч генерал Гаваагийн нэрмжид Алтан гацсаданд зэвсэг түвшний 14 дугаар ангийн холбоочин дайчдын жагсааг ангийн захирч хуранда бүрдэрчин командар алхаж байна. Холбооны өвгөн гэртэ сарамас Монгол улсын Баатар Максрын жанчин зэрэг олон орны шилдэг дайчид төрөн гарсан. Эндрийн тусгай тэмдэглэлийн байдлын хэмээн зэвсэг түвшний түүхэнд 2 удаа онцэнгийн болцдыг хангасан билээ. Адбайн түүхэсэгт Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын бодлого болсон улсын хэдийн халдшгүй дархан байдлыг хамгаалах хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж Игнэнэсэн 14 хэлчин Баатар олон зуун эрэлхэг их орончдыг төрүүлсэн алдар гавьяаны түүхэн замналтай Байданы гавьяаны улаан төвийн одонд хэлчин дайчдын жагсааг алхаж байна. Жагсаадыг хэл хамгаалах ерөнхий газрын хэлтсийн дарга хуранда урдын биш командлан алхаж явна. Одоо эндрийн өмнөр эрчилсэн улаан галын дундуурч, эргэлдсэн их усан дундуурч, аюулыг сөрөн авралын гараан сунгасан энэ цагийн эгэл баатрууд болох онцгой байдлын ерөнхий газрын бий бүрэлдэхүүний ёслолын жагсааг алхаж байна. Жагсаадыг дэд хуранда Эрдэнэ
эмэгтэйчүүдийн жагсаадыг дэд хурандаа амгалан наркоманддан алхаж байна. Аюулт үзэгдэл Ослын голомтод ямар ч эрсдэл бэрхшээлийг үд хайхран хуулиар хүлээсэн үүргэн эр зориг, эрдэм мэдлэг, авхаалж самбаа гарган чин шударгаар биелүүлж ирсэн онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн ёслолын жагсаадаар алхаж байна. Талбайн түүхээсэг цагаан шунхрын сүлдэн дээдлэн цагийн цагт мөнх зүтгэсэн гэгийн үлсэн эзэд Сүхбаатарын болон цэргийн гавьяаны удаан тугийн одонд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний ёслолын жагсаад алхан орж ирлээ. Жагсаадыг цагдаагийн хурандаа Зоригт Баатар удирдан алхаж явна. Цагдаагийн байгууллага нь амар тайван амьдралын төлөө хамтдан уриандар ард иргэдийнхэн аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үүргийн нэр төртэй гүйцэтгсээр байна. Талбайн түүхээсэгт Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг цэргийн гавьяаны улаан тугийн одонд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дайчдын жагсаад алхан орж ирлээ. Жагсаадыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар ангийн дарга хурандаа Бат сайхан командлан алхаж явна. Хүндэт эндрийн өмнөр их орон ард түмнийхэн амар амгаланг нүд завчдагыг соргоор хамгаалсан эрэлхэг цогтой дайчдуулах цэргийн гавьяаны удаан тугийн болон цэргийн гавьяаны одон хууль сахиулахын их сургуулийн бие бүрэлдэхүүний ёслолын жагсаад алхаж байна. Жагсаадыг хууль сахиулахын их сургуулийн цэргийн албаны зохион байгуулалт аюулгүй байдлын газрын дарга цагдаагийн хурандаа жамцын түмэн тулах командлан алхаж явна. Цагдаагийн хурандаа Баатар жив захиралтай хууль сахиулахын их сургууль нь чиг үүрэг бүхий 5 газар 8 бүрэлдэхүүн сургуультайгаар сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуульд нь түүхэн хөгжлийнхөө 80 гаруй жилийн хугацаанд улс орныхон дотоод гадаад аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхэн амар тайван амьдралыг хамгаалах үүрэг бүхий цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ, онцгой байдлын зэрэг байгууллагуудын бүх шатны өндөр мэдлэг ур чадвартай алба хаагчлыг бэлтгэх үүргийн нэр төртэй гүйцэтгсэн билээ. Талбайн түүхээсэгт Монгол төрийнхэн их хүндэтгэлийг оршин түүхийн алтан шаштрт алдаргавья ган дуусгасан төрийн торгон цэргүүд болох Хурандаагийн радион дүнгийн нэрмжит цэргийн гавьяаны одонд Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах үүрэг бүхий Хурандаа Батбол захирагчтай зэвсэгтүүчний 32 дугаар ангийн хугацаа цэргийн алба хаагчид төрийн ёслолын цэргийн цагаан тугаа мандуулсаар алхаж явна. Жагсаадыг төрийн хүндэт харуулын дарга ротын захирагч Ахмад Жаргал сайхны баяр цогт командлан алхаж байна. Хүндэт эндрийн өмнөр Үдээвэр хөгжмийн яруу тунгадаг хөг аялгуугаар цэргийн сүрийг бадраасан цэргийн гавьяаны болон алтан гац одонд өдгөр жишээ Үдээвэр найрд хөгжмийн бүрэлдэхүүн үндэсний батлан хамгаалахын их сургуулийн цэргийн хөгжмийн сургууль Улаанбаатар цэргийн хүрээний зэвсэг хүчний анги салбарууд онцгой байдлын ерөнхий газрын ангуудын Үдээвэр хөгжмийн бүрэлдэхүүн зэвсэг хүчний цэргийн хөгжмийн албаны дарга Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Хурандаа ганц сүхийн удирдлагын дор алхаж байна. Эвтэлин хаяа дархан хэлийн дээсэн дээр инх тайвны харуул дайчин эрсийн тангараг дээр эрдэн зуугийн хэрэмний 108 сувраг дээр энэ зууны өргөөний 100 түмэн цонхон дээр тусгаар тогтмол чамайг тунхаглан бичнэ би. Нүүрэнд нь гадвадарсан Монгол эцгийн химэр дээр нүнжигэнд нь сар гэрэлтсэн Монгол хин сэтгэл дээр
нүүбийн шилтгэнд задарсан Монгол төрийн далбаан дээр нүүдэлчин Монгол түмний овг эртний холбоон дээр тусгаар тогтмол чамайг тунхаглан бичнэ би. Эрхэм хүндэт үзэгчдээ, Монгол улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал хүндэтгэлийн арга хэмжээ инхүү өндөрлөж байна. Та бүхэн морьтон түмний химрийг бадраасан үндэсний их баяр наадмааран санаа талбун сэтгэл төвшин хотод олноорон сайхан